Энэ шаардлагуудыг бас Монгол Ардын намын бас бүлгийн гишүүд энийг зөв зүйтэй байна. Энэ асуудлыг нийгэм тодорхойгүй байдал үүсэх нь цаашлаад наандаж одоо намын хувь хүнийх нь хувьд ч гэсэн цаандаж улс их орны асуудал байгаа учраас энэ асуудлуудаа өөрөө саналаараа одоо шуулаач гэдэг ийм орон зайг өгч байгаа. Тэрнээс одоо огцруулах гэдэг ийм албан бичиг хүсэлт шаардлагатай байгаа. Тэгээд товч уншаад өгч. За Монгол Улсын үндсэн хуулийн 1-р зүйлийн 2 дахь хэсэгт ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэглийг хангах, хууль дэдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж Улсын их хурлын тухай хуулийн 4-р зүйлийн 4-ийн 1 дахь хэсэгт Улсын их хурлын онцгой бүрэн эрхэд хинч халдаж үл болно гэж төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 1-р зүйлийн 1-ийн 1 дахь хэсэгт төрийн албан хаагч ард түмэндээ өвчилж төр чин үнэхээр зүтгэх эрхэм зорилгоо ухамсарлаж төрийн ажил үүргийг гүйцэтгэхдээ хуулиар тогтоосон ёс зүйн хэмжээг чандлан биелүүлэх, үнд зүйл соёлыг төлөвшүүлэх, төрөө дээдлэх ард түмний итгэлийг бэхжүүлэх гэж тус заасан. Үндэсний эв нэглийг хангах, төрийн үйл ажиллагааг тасралтгүй явуулах, төрөө дээдлэх ард түмний итгэлийг бэхжүүлэх үүднээс Улсын их хурлын дарга Дасцэвгийн амар баясгалан таныг Улсын их хурлын дарга, Улсын их хурлын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтэд гарган нэр холбогдоод байгаа авилга албан тушаалын эмт хэргийн шинжтэй байж болцгүй асуудлуудыг хуулийн дагуу шалгуулах ёс зүйн шаардлагыг хүргүүлж байна гэдэг гишүүд одоо Улсын хурлын хөр бэлдсэн байгаа. За та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр Улсын их хурлын гишүүн гэдэг бол ард түмний элч байдаг. Бид Улсын их хурлын гишүүнээр сонгогдоод тангараг өргөхдөө Монгол улсын нийт ард иргэд үндэсний эрх ашиг, улсын тусгаар тогтнолын төлөө үндсэн хуулийг эрхэмлэн сахиж, авилга ашиг сонирхлын аливаа зөрчлөөс ангид байна гэж тангараг өргөсөн. Тийм учраас өнөөдөр Монгол улсын их хурлын гишүүний хувьд энэ авилга ашиг сонирхлын асуудалтай холбогдож, нүүрсний хулгайн энэ зохион байгуулалттай хэрэгт авилга ашиг сонирхлын зөрчилтэй оролцсон байх магадaltaй гэж нэр холбогдож байгаа улсын их хурлын даргад бид зарчмын шаардлага, зарчмын өөрсдийн хүсэл эрмэлзлийг илэрхийлсэн энэ албан бичгийг хургуулж байгаа юм. За ер нь бол бид Монгол улсын нэр хүнд, төрийн нэр хүнд нөгөө талдаа ард иргэдийн төрдөө итгэх итгэлийг өндөрт үргэж авч явах ийм үүрэг хүлээсэн хүмүүс. Ард иргэдийн амьдрал амаргүй хүнд байна. Төр засагтаа итгэх итгэл алдарч байна. Энэ цаг үед бид нэр албан тушаалын төлөө аливаа улс төрийн намын эрх ашигын төлөө биш ард түмнийхээ төлөө зогсох ёстой гэж бодож байгаа. Тийм ч учраас өнөөдөр бас энэ гарын үсэг зурж байгаа гишүүдтэй нэгдэж миний би бас та бүхэнд мэдээлэл хийж байна. Бид Монгол улсын үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд арчилсан зарчмын дагуу өнөөдрийн шаардлагыг хүргүүлж байгаа. Хэрвээ улсын хурлын дарга, амар баясгалан дарга энэ хэрэгт ямар нэгэн байдлаар холбоогүй болвол холбоогүй гэдгийг хэрвээ ямар нэгэн байдлаар холбогдсон бол холбогдсон гэдгийг Монгол улсын шүүх тогтоох ёстой. Энэ шүүхээр тогтоох процессыг шударга хууль тогтоомжийн дагуу явуулахын тулд өнөөдөр улсын хурлын гишүүний болоод улсын хурлын даргынхаа бүрэн эрхээс түтгэлцээд шалгуулаач гэдэг ийм шаардлагыг бид хүргүүлж байгаа. Монгол улсын төрийн 3 өндөрлөгийн 1 улсын хурлын дарга гэдэг бол хариуцлагатай алба. Нөгөө талдаа улс төрийн хувьд ч төр засгийн хувьд ч олон жил манлайллыг үзүүлж Монгол Ардын намыг Монголын төр засгийг удирдах явсан ийм манлайлагч лидерийн хувьд өнөөдөр энэ авилгатай тэмцэх энэ шударга ёсны зарчимд бас манлайлалтай хандаж өөрийнхөө нэр төрийг сэргээх энэ шалгуулах асуудал дээр бол манлайлалаа үзүүлэх байхаа гэж найдаж байна. Монгол улсын үндсэн хуулиар улсын их хурлын дарга гэдэг бол Монгол улсын ерөнхийлөгчийг эзгүүд орлох үүрэг бүхий ийм эрхтэй субъект. Өөрөөр хэлбэл Монгол улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол, эв нэгдлийг илэрхийлэгч ийм албан тушаалт юм. Тийм учраас бид Монгол улсыг төлөөлж эв нэгдлийг илэрхийлэх тодорхой чиг үүрэг хүлээсэн энэ төрийн 3 өндөрлөгийн 1 хүн ийм хулгайн хэрэгт, авилга албан тушаалын хэрэгт сэжиглэгдээд энийн тодорхой бус хэвлэлийн мэдээ хэрэгслээр ард түмнээ буруу зуруу ойлголтод хүргэж талцуулах улсын хурлын гишүүд бас энд
зарчмын байр суурь өөр байж талцаж хуваагдаж төр засгийн ажлыг гацаах нь өнөөдөр хамгийн ноцтой хэмжээнд хүрэж ийн гэж үзэж байгаа учраас энэ нөхцөл байдлаас гарах гол арга нь өнөөдөр Монгол улсын их хурлын дарга өөрөө энэ хулгайн хэрэгт хамааралгүй гэдгээ сайн дураараа шалгуулж тэтгэлцэх зүйтэй ямаа гэсэн зарчмын шаардлага хургуулж байгаа гэдгийг өгөр илэрхийлье. За Улсын их хурл бол төрийн эрх барих дээд бодлого Монголын ард түмний төлөөлөл. Энэ утгаараа төрийн эрх барих дээд байгууллагыг удирдах байгаа хүн суртахууны бөгөөд ажил мэргэжлийн туршлагатай цэвэр хүн байх ёстой. Сүүлийн давагдж байгаа мэдээллээр Улсын их хурлын дарга амралтантай холбоотой ноцтой үндэсний аюулгүй байдалд харж байж болохоор ийм мэдээллүүд ирж байна. Монголын ард түмэн баялагтай эдгээр төсөж байгаа. Байгалийн баялаг шудрах байрлагдах. Улс орны хөгжил дэвшлийн төлөө зориулах ёстой гэж хүсэж байгаа. Баялагтай эзэн Монгол гэж шийдвэр гүйцэтгэх ёстой. Улс төрийн хэрэгжүүлэх ёстой. Нэрээ цэвэрлэх хамтарсан ажлын ард түмэнд энэ хууль хэрхэн энэ учраас болгож байдлыг өдөөж аргалах гэж байгаа бол энэ улс орны аюулгүй байдал язгуур ийм төрөг өгнө гэж байгаа. Дэлхийн дахин хуваагдал руу явж байна. Улс стратеги нөөцөө бүрдүүлэх, үйлдвэрлэлээ бэхжүүлэх, хүмүүс анхаарах хэрэг. Ийм ус төрчлөлт харамсалт. Ялангуяа хариуцлага хүчин улсын төр тогтнол үндэсний аюулгүй байдлын баталгаа болж ирсэн 104 жилийн түүхтэй Монгол ардын нам энэ асуудалд хариуцлагатай байх ёстой. Ийм учраас бидний намын гишүүд энэ асуудлыг хөндөж байгаа. Нам нүүрсний асуудлаас хол байх ёстой. Цэвэр байх ёстой. Байх ёстой. Альва ямар хэлбэрээр энэ нүүрсний асуудал авилга албанчлалын хэрэгт холбогдсон шалгуулж нэрээ цэвэрлж энэ жишгийг тогтоох ёстой гэж үзэж байгаа энэ асуудлыг хөндөж байна. Асуулт та асуулт